Та гайхамшиг байдаг гэдэгт итгэдэггүй. Хэрвээ хойд нас болон хувь заяа гайхамшиг гэдэгт итгэдэггүй бол энэ бичлэгийг үзээрэй. Та бүхэнд нэгэн гайхамшигтай зүйлийн талаар ярьж өгөхөөр бэлдсэн байна. Энэ бол дэлхийн нийтийг үйлүүлсэн Коплен гэр бүл тохиолдсон бодит түүх юм. Тэгвэл ямар гайхамшигтай зүйл тохиолдсон юм болоо? Опрагийн шоунд орохоор Коплен гэр бүлийнхэн 3 их хүүхдэд дагуулсан ирсэн байна. Тэдний энэ шоунд оролцох болсон шалтгаан нь дагуулсан ирсэн 3 их хүүхдэн байсан байна. Тэдний яриаг сонсож суусан Опра болон тэр нэвтрүүлгийг үзэж байсан тэр танхимд байсан бүх хүмүүс уйлсан. Коплен гэр бүлийнхэн 3 ихэр хүүхдтэй болохоос өмнө 3 хүүхэдтэй байсан байна. Нэг хүү болон 2 охинтой байсан байна. Тэд том хүүгийнхаа төрсөн өдрийг Диснейлендэд тэмдэглээд буцаж явах замдаа нэгэн аимшиг тосолд орсон. Тэдний хүүгийнхаа төрсөн өдрийг тэмдэглээд баяр хөөртэйгээр буцаж явах замд машины араас маш хурдтай ачааны тэрэг ирж машиныг хойдлаас нь мөргсөн байна. Энэ үед хойдлын суудлал дээр сууж явсан 3 хүүхдүүд маш хүнд бэртэж газар дээр нас орцгаасан. Эцэг их нь адилхан маш хүнд бэртсэн боловч тэд нар амьд гарцгаасан. Харин амьд гарсныхаа дараагаар 3 хүүхэд нь байх болсон гэдэг мэдээг сонссноор шууд л дотроо үхсэн байна. Үүнээс хойш ээж нь эдгэрснийхаа дараагаар удаа дараа амь насаа хорлох оролдлогыг хийжсэн байна. 3 хүүхдийнхаа байхгүй болсон гэдэгт хүлээн зөвшөөрч чадахгүйгээр. Гэтэл зүүд зэрэглээ шиг энэ хэцүү амьдралд нь нэгэн шүн эхнэр нь маш гайхалтай зүүдийг зүудэлсэн гэж яриагаа эхэлсэн байна. Тэр зүүд нь ямар байсан бэ гэсэн чинь нэг харанхуй өрөн дотор ганцаараа сууж исэн чинь гинт хаалга тогших чимээ гараад тэр хаалгыг очиод онгойлгосон чинь хаалганы цаанаас гэрэл татаад 3 хүүхэд нь орж ирсэн байна. Бүсгүй зүудэндээ хүүхдүүдэд тэрж аваад маш баяр хөөртэйгээр миний хүүхдүүд ирчлээ гэж орилоо зүудэлсэрсэн гэдгийг эхнэр нөхөр хоёр хоёлаа ярьж исэн гэж байна. Энэ зүуднээс хойш эхнэр нөхөр хоёр нэг зүйлийг шийдсэн байгаа. Тэр нь юу болсон бэ гэхээр хоёулаа хүүхдтэй олё гэсэн шийдвэрийг гаргасан. За тэгээд эмнэлгээр яваад хүүхдтэй болох талаар судалж эхэлсэн боловч нүг гэмтлээс болсон маш том эрүүл мэндийн асуудлаас болоод дахин жирэмслэхэд боломжгүй болсон гэсэн мэдээг сонссон. Гэхдээ эхнэр нөхөр хоёр бууж өгөөгүй яг ямар аргыг сонгосон бэ гэхээр үр шилжүүлэн суулгая гэсэн шийдвэр төрсөн байна. Тэг үр шилжүүлэн суулгахад анхны тохиолдлоор жирэмсэн болсон бөгөөд тэр хоёр бусад эрсдлүүдээс зайлсхийж эмнэлэг болон эхо төхөөрөмжөнд харуулахгүйгээр гэртээ 9 сар дэглэм барьж хөвцсөн байна. Тэгээд төрөх өдөр болоход л анх удаага эмнэлэг дээр ирсэн байна. За тэгээ эмнэлэгт ирээд маш их өвдсөний эцэст хүү мэндэлсэн байна. За тэгээ хүү мэндэлсэний дараагаар өвдөл тасралтгүй алга болохгүйгээр дахиад өвдөөдсөн. Тэр үед нь эмчнэр болохоор доороос дахиад хүүхдийн толгой цухаж байгааг хараад ихэр хүүхдүүд юм байна гэж мэдсэн байгаа. Дараагийн хүүхэд бол охин байсан. За харин дахин өвдөл тасралтгүйгээр өвдөж байсан бөгөөд дахиад нэг охин мэндэлсэн байгаа. Тэдний хүүхдүүд нь том нь хүү, нөгөө хоёр нь охин хүүхдүүд байсан бөгөөд ирсэн эхрүүд яг тэр дараалалаар хамгийн том нь хүү, тэгэхэд 2 охин болж мэндэлсэн байгаа. Яг энэ мөчийг хүртэл ээж аав нь эхэр хүүхдүүдтэй болно гэдгийг мэдээгүй байсан. Энэ түүх үнэхээр гайхамшигтай биш гэж үү? Амьдрал үнэхээр баян, хизээж итгэл найдвараа алдаж болохгүй гэдгийг энэ түүх бидэнд сануулж байна. Та энэ хүү гайхамшиг итгэж байна уу? Сэтгэл хэсэгт саналаа хуваалцаарай.